Моск гишүүнээс бусадтай хаалтын гэрээтэй шогийн хүрд хошин мэдээллийн хөтөлбөрийн энэ 7 хоногийн дугаар ийхүү эхэлж байна. Өнөөдрийн дугаарын ивент итгэгч Солонгосын алдарт Orion үйлдвэрийн All-Star Chips. Эхний мэдээ. Сурвалжлагч Пилдак Моск гишүүнээс 2 сонголттой асуултуудыг асуусан байна. Тэрхүү сурвалжлагыг хамтдаа үздэцгээе. За бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. За манай студид Моск гишүүн маань ирсэн байна. Сайн байна уу та? Сайн байцгаана уу үзэгчтэй. За тэгээд өнөөдөр тантай нэг хөгжилтэй тоглоом тоглох болно. Энэ сонголт гэдэг нэртэй тоглоом байна шүү. За. Тий. Одоо нэг эхний сонголт нь болохоор ийм хоёр төрлийн янзаг байна л да. Эхнийх нь улсын хурлын гишүүн Цингүн, нөгөөх нь болохоор инх төлгөөн гэдэг нэг арчсан намын шинэ гишүүн байна шүү. Янзаг гэхээр бэмби. За энэ хоёр айлын сонгоё. Яг янзаг тийм ээ. Янзаг нэрийг манай монголчуудаас ард түмэн хайрлчаад л байна. Яг Цингүн бол яг янзага эхний янзагд мөн шүү. Хинч бас үгүй гэхгүй баг. Гэтэ нөгөөх нь нэг төлгөө ингээд сүүлд орж ирсэн нөгөө нарийн бичгийн дарга гэдэг арчсан нам ингээд нэг энэ хоёр ч одоо арай залуу нь одоо тэр их төлгөө нь л үү. Тий. За тэгвэл одоо Цингүн минь уушлаарай их төлгөө. За окей. За тэгвэл дараагийн сонголт болохоор ийм хоёр хүн байна. Цэцэг Бямба. Тэгээ нөгөөх нь Үнэн ба зөв намын дарга Отгон Баатар. Тэр үгснийх нь Үнэн ба зөв нам байхтай худалбаа буруу нам гэж байгаа. За ямар ч тач энэ хоёр маань бол хоёулаа бас их сайхан долоогч л доо, хоёулаа шилдэг долоогч. Гэхдээ би цэцэг Бямбагийн сонголоо одоо ядаж им хүүснээр долоолох гоё байлгүй дээ. За ойлголоо. За тэгвэл дараагийн асуулт болохоор ийм юм шүү дээ. Намын ялалт уу эсвэл ард түмний амьдрал уу аль нь илүү чухал вэ? Энэ бол шууд 100% намын ялалт гэдэг хариулт дээр хүмүүр байх ёстой шүү дээ. Ард түмнээс асуусан ч гэсэн тийх байх. Нам байж иж улс тогтно гэд байгаа шүү дээ. Окей, ойлгомжтой. Намаа сайвж ивэл ард түмний амьдрал хэр дорой байх энд чамаагүй. Ойлголоо. За тэгвэл дараагийн сонголт руу орцгоё. Дараагийн сонголт болохоор за тендер үү эсвэл тиндер үү? Тендер нь л зүгээр л дээ. Тендер ч одоо нөгөө болцооны юм уу? Эсвэл дахианы KFC тендер үү? Үгүй болцооны тендер. За яг би одоо болцоод байхад юм байдгүмдөө тэгээ шууд дуудаад л явуулчихдیں۔ Тэгэхээр тендерийн мөнгө нь байж иж би тэр мөнгөөрөө тэр тендерт байгаа охтуудыг нөгөө тэр аппликейшнийг ашиг шаардлагагүй авчна. Тийм болохоор тендер. Ойлголоо. За тэгвэл үү штэ. All-Star Chips үү эсвэл Lay's үү? All-Star-ыг. Малбежигийн хийсэн нэмэх 18 контент уу эсвэл замд хаягдсан охин уу? Малбида нэмэх 18-ыг сонгоно. Ягаад гэвэл би бас илүү инээхийг хүсдэг хүн. Инээд байгаа газар ад жаргал оршино. Ад жаргал байгаа газар инх 50 оршино гэдэг байгаа. Тэгэхээр хамгийн суурь нь бол инээд юм билээ. Тэгэхээр инээнчиг саанчиг Малбида нэмэх 18. Баярлаа. За бидний бэлтгэсэн асуулт энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд бүгдээрээ шогийн үртэйгээ хамт байгаарай. Баярлаа. Манай өнөөдрийн дугаарын хамтрагч Солонгосын Orion үйлдвэрийн All-Star Chips. All-Star Chips-ийн 140 грамтай Big Pack XXL худалдаанд гарлаа. Олоола эсвэл илүү ихийг идмээр байвал All-Star Big Pack XXL. Hey, All-Star tastes so good. Halong kimchi zonimo. Bitchy pussy dead bad. Great All-Star but let it out. Chicken turtle lamдаг. Бүсгүүжүүдээс асууя. Бишээ ер нь бүгднгээс нь. Та томдон дуртай юу, жижигтэн дуртай юу? Би лав томдон дуртай. Баяр болгоноор шагналын хур бууж, одон медаль тараадаг уламжлал манай улсад тогтоод удаж байгаа билээ. Энэ талаар ард түмний үйл бодлыг сонсцгоё. За сайн байцгаана үзэгчтэй. Баяр болгоны үеэр төрөөс одон медаль тараадаг энэхүү байдлыг одоо та юу гэж дүгнэдэг вэ? Зөв үү буруу юу? Би бол наадах чи ерөөсөн үнэхээр буруу гэж боддог. Ягаад вэ гэвэл тэр чинь хинт ч хэрэггүй нэг юм одон медаль төмөр социалист юм байсан юм Оросуудаас гаралтай тийм зүгээр хуурамч урамшууллын систем байгаа байхгүй. Тэр одон шагналыг аваад хүн ямар нэг амьдралын баталгаа одоо өөрт нь гарт өргөдөх те хоол шиг ходоонд нь орох одоо тийм амьдралыг хангах хүч ямар нэгэн тийм тусалцаа ямар нэгэн байдлаар үзүүлэх боломжгүй шүү дээ. Ингээд зүйлээгээд одоо тэр тэгээд яг яах чинь те. Тэгснээс баг юм 10 сая төгрөг мэй гэдэг чинь хамаагүй дээр байгаа байхгүй те. 100 сая ч байт юм. Хэдийг мэдэхгүй тэр ажилласан одоо үр бүтээлтэнд таарсан одоо тийм үнэлэмжийг өгөх ёстой гэж бодож байна. Тэрнээс нэг төмөр биш хаа гэж бодож байна. Буруу гэж бодож байна те. Буруу юу те. Тийм буруу. Уушлаар ахын энэ чинь медаль од медаль тараагаа авчихсан чинь нэг хүнийх илүү гарчлаа. Медаль авах хүн байна уу? Чи авах уу? Медаль өдөрт медаль авах байх энэ доо.
Тас нөгөө мосох гэж юм биш Тийм тий. шүү дээ. Өө, ямар Энэ нарийн гоё юм бэ? эзэн холдоогүй үлдээч тийм да. Энэ юуг нь За. илбэрэл дээж гэдэг. Одоо хамаагүй шүү дээ. Медаль бол медаль шүү дээ тийм ээ. Илбэрэлт ийж. За амжилт сайхан дөө тэгээд ирээдүйд сайн ээж болоорой. Баярлалаа. Ингээ дуустаа. Баярлалаа. За ямар ч сан одоо медаль авсан чи баяр хүргэе. Баярлалаа. За ард түмнийг одоо медаль авахт нь сурчлаа. Сурлсан бэлдэх байлаа баярлалаа. Сүүлийн үед санхүү аавна гих зарын дагуу очсон иргэнийг дээрэмцэн тохиолдлууд араараасаа гараад байгаа билээ. Харин Молбойц хамтлагийн рэпер Ганаад яг тийм үйл явдал тохиолдсон байна. Түүнтэй хийсэн сурвалжлагыг хамтдаа үздэцгээе. Сайн байцгаана үзэгчдээ бид бүхэн яг одоо рэпер Ганагийн байга буудалд нь хурж ирээд байна. За юу болсныг өөрөөс нь тодорхойлцгаая. За тэгэхээр өчигдөр буюу манай найз маань надаа чи энэ телеграм дээр байгаа зарын дугуй санхүү өгн авна гэж чи очиод үзэж ихээр нь би ирсэн юм аа. Сонирхоод л ирсэн шүү манайхаа ямар ч байсан. Тэгээ буудал дээр ирсэн чинь ямар ч нэг юм секси юм ихтэй хаалга онгойлгосон юм. Тэгээ би чи ер нь яад ийд ингээ ярилцаа байсан жигэнт хаанаас ч юм шууд юм 0-оос ч юм нэг юм хоёр баг залуу гарч ирээд намайг шууд воож унгаагаад намайг би ухаан алдсан. Тэгээ маргааш нь буюу өнөөдөр би ингээ ухаан ороод ширсэн чинь миний карманд байсан хамаг мөнгийг бүгдийг нь улгаалаад дээрэмдэд аваа авчихсан. Тэгээд ерөнхийдөө гадуур юм хэрэг их вэ шүү гэж та бүхэнд сэрэмжүүлэх зорилгоор танаа мэдээг дуудсан юм аа. Тэгээ би буудаасаа гарах гэсэн чинь тооцоогоо төлгөө болдоггүй. Тэгээд миний хамаг мөнгийг хулгайлцгийг чи буудаасаа гарч чадахгүй. Тэгээ би аргаараа бараад цагдаа руу ярьсан чинь цагдаа чи өөрөө хууль бус юм игээд чамайг өөрөө чинь ачиж шүү. Юугаа яриа солиороод байгаа гэдэм да. Тэгээ би ийм тэнэг байдалд орчоол ингээд байж гинөө. Тэгээ ерөнхийдөө бас надад энэ тохиолдсон яг энэ үйл явдлыг яг бүрийн хэмжээгээр нь үзэхийг мэдхийг хүсвэл та бүхэн Молпида нэмэг 18 контентийг үзээрэй. Зөвхөн Woo, Mo TV, So Media гэсэн 3 одоо энэ платформоор гарч байгаа юм байлээ шүү. Тэгээд тэнд бүрэн хэмжээгээр байгаа бас тийч гоё хөх бүхс гарна бас бэлгийн боловсрол гэдэг их чухал юмнууд гарч байгаа юм байлээ шүү. Тэрийг бас манайх үзээрэй. Тэгээд гадуурын залил их вэ шүү манайхан. Сонор сэрэмжтэй байгаарай гэж та бүхэн анхааруулж эхлэх гэсэн юм уу тий. Миний хүсэл юм байна. Ямар ч гэсэн санхүү аавна гэсэн зарын дагуу иргэдийг залилсаар байгаа хэрэг олонтоо илэрч байна. Та бүхэн сэрэмжтэй болгоомжтой байгаарай. Сурлсан бэлтэх байлаа баярлалаа. Ахаа уцаа гэж байна шүү дээ. Миний уцааг бас суулгаалчихчих. Найз руу ярих гэсэн. Шогийн хурдын зочны булангийн хүү хэлж байна. Манай өнөөдрийн зочноор Молбида нэмэх 18 контентэд жүжигсэн одноо ирсэн байна. За өдрийн мэнд. За эхний асуулт нэмэх 18 контентэд тоглох тэгээд одоо яг ямар байд юм байна? Ямар шуухан байв та? Та өөрөө мэдэж байгаа үстэй. Өөрөө тоглоё үстэй. Яг би ч бас тийм ээ би ч тоглосон л доо. Тэгээд надад бол яг уу бас дажгүй байсан. Ямар ч байсан яг секс сцен ч юм уу яг тийм сцен дээр жоохон сандарч байсан ч гэсэн нэг зүйлийг ойлгох тэр нь би олон алдах тусам олон энэ үйлдэл хийгээл байх юм байна гэдээ би яг нэг ингээд аль болох алдахгүйгээр ингээд яг зөв хөдөлж бас хурдан дуусгахыг хичээсэн. Тэгээд дажгүйсэн шүү тийм ээ. За дараа нь 1.8 контент тоглоноос хоошоогоо бас тийм ингээд инстаграмаар ч юм уу ер нь сошиалаар ингээд хүмүүс хэрэг хоргоож ийн хэрэг холбогдож байна бас чам тийм өдөлт ч юм уу тийм юм ирж байна кинонд 1.8 контентоос хоош Ирж байгаа. Тийм үү хэрэг ирж байна да. Гайгүй. Харуулвал юм байна уу? Өө бүр мессеж request. За энэ би баг request-ийн ухаад үзсэн. Энэ ардаа манайх ингэнэ. Сайн орой минь өчигдрөөр явчихсан байна шүү дээ. Киног нь үзээд дурлаад крашлж ийн. Бас амар сэрэлтүүлж байна. Пүү. Чод нэг акцент дарах юм уу? Дарахгүй шүү дээ. За өөр ямар request байна? Хоёр киног нь үзсэн таалагдсан. Энэ ч одоо тэгээд нэг юм цаагаараа бас нэг юм өөр зүйл бодож л биччихэл байгаах энэ гарууд. Гэхдээ энэ чинь эцсийн сте жүжигчний ажил гэдгийг бас мэдэрээ манайхаа гэж хэлье. Энэ бас юу нэ? За энэ гаргуул үдчихмээр л юм байна гэж шүү. Энэ юу нэ? 2 дугаар анги хэзээ вэ? Гаргуул үдчихмээр байна гэж бичсэн байх шүү. Бас окей. Тэгвэл бас 2 дугаар анги хийхийг бас зарим нэг хүмүүс хүсэж байгаа юм байна. За ямар ч гэсэн айгүй олон хүмүүс юм бичиж удаан хатгаж байгаа юм байна. Тийм мессеж request юу 30 ч шиг. За тэгээд чи бол нэг тийм акцепт дарахгүй болон нэг харьцахгүй байгаа. Яарсан бас олон хүмүүсийн сэрлийг хөдөлгөж чадчихвал байгаа юм байна. За нэмэг 18 кинонд тоглох саналууд хэрэг ирж байна да. Зөндөрч. Зөндөрч нь. Өдөрт хэд вэ?
Тэгэл өдөрт нэг. Өдөрт нэг хоёр. тийм өдөрт явсан нэг хоёроор сүүлийн хэдэн хоногийн турш. Ер нь тэгээд 7 хоногт нийтдээ нэг 2-3 киноны судлал ирдэг. Зөв бас Монголд эротик кинонд тоглох эмэгтэй жүжигчдээс ховор байдсан болов уу эсвэл үнэхээр тоглохыг хүсээд байна уу гэдгийг би бол хэлж мэдэхгүй байна. Одоо тоглохыг хүсээд байгаа болохоор солбогдож магадгүй юм тийм ээ. За өөр чин тэгээд тэгээ саяны хүн бол тийм part 2 гаруул үзнэ л гэж байна. Тэгээд би тэгээд part 2 тоглол чи. Part 2 хийвэл чи тэгээд ахиж тоглох юм уу? Тоглоно. Тоглох уу за. Зөв. Манайх ч бас ёс журамтай хүмүүс болохоор бидэнд хүмүүс дуртай л да. За тэгвэл цаашдын ажилд нь амжилт хүсье бас энэ карьерийг удаан бас авч яваарай гэх нь одоо ерөөл юм уу хараал юм уу гэдгийг мэдэхгүй л байна. Гэхдээ цаашдын ажилд амжилт хүсье. Баярлалаа. Part 2-оор бит хоёроос эргээд уулзч магадгүй юм байна. За баярлалаа. За манай өнөөдрийн зочноор Молбида нэмэг 18 контентэд жүжиглсэн ногоо оролцлоо тэгээд. За ингээд зочны булан энэ үрээд өндөрлөж байна. Шогийн хурд үргэлжлэж байна. Худлын алтан гац булан инхүү эхэлж байна. Энэ удаагийн худлын алтан гац булангаар бид Миу Миу ихчийг онцолж байна. Тэрээр саяхан харилцаа холбооны сайт Чэ номингийн эсрэг жагсаал хийж улмаар номин сайт түүнийг хүлээн авч уулзсан юм. Харин нэгэн иргэний постыг та бүхэнд уншиж өгье. Мэдээж салбарын сайтын хувьд хэн нэгэн иргэнтэй уулзаж асуудлыг сонсож буй бол нэн хэрэг. Хамгийн гол нь мик камер тавиад хөлсний тороолтойгоо уулзаж суугааг нь дамжуулж байгаа манай салбар л утгаараа уланд оржээ. Харин Чэ номингийн хувьд зиндааныхаа төвшний авгаатай зиндааныхаа л улс төрийг хийж байна. Монголчууд үүнийг маш товчоор зүйрлдэг нь таарсан хоёр тааршуудаа гэдэг билээ гэжээ. За тэгэхээр ерөнхийдөө аль алинд нь итгэж болохгүй гэсэн үг шүү манайхаа. Худлын алтан гац булан хийхэд хүргэсэн энэхүү комменттой баярлалаа. Шоу бос мэдээний цаг эхэллээ. Хотын дарга Нямбатар ажиллаа өгч түүний оронд шинэ хотын даргаар мөн л Монгол ардын намаар дагнасан карьертэй Б Пүрв даваг хэмээх хүн хотын дарга боллоо. Тэрээр ерөнхийлөгч Хүрэлцэхийн экс хүргэн гэдгээрээ алдартай нэгэн юмсанжээ. Тэгээ би чи одоо сая 6 сарын 18-нд хормой төлөвлөсөн байсан. Гинт одоо энэ ажил гарч ирээл хувийнхаа хормыг хүртэл ингээл цоцолж штэ. Тэгээ би одоо хань ижлээсээ бас уучлалт төсмөр байна. Амьдралынх нь хамгийн гоё мөчийг хойшлуулчлаа штэ. Хүн амын орлогын албан татварыг бууруулж, нэг куб болгох санаачилгыг 100 мянган иргэд дэмжиж, улмаар улсын хурлаар хилцэж байгаа билээ. Энэ үеэр цэнгүүн гишүүний хэлсэн үг олонний дэмжлэгийг аваад байна. Тэгэхээр ингээд төр өөрөө ингээд шудраг бус зарчмуудыг бий болгоод харин ч бүр ингээд нийтэд нь бүх иргэдэд нь хамаатайгаар хамгийн олон хүнийг хамарсан хувийн орлогын албан татвар нэг хөв болгочоо гэж яхад нь тэрийг одоо дургуутсаад байгаа гэдэг нь бол маш тийм шудраг ёсны зарчимд бол үйлчлэх хэрэг байгаа. За ингээд шудраг ёс ярихаар би бас засгийн газрыг гайхаад байна л да. Татвар төлөгч нарын мөнгөн дээр л төр өөрөө оршиж байгаа. Засгийн газар оршиж байгаа. За тэгээ байж тал энэ татвар төлөгч нарын мөнгөөр нь бид бүхэн ингэж улсын бүтээн байгуулалтаа хийдгээд нэрлэдэг. Өнөөдөр авилгалтай тэмцэх газар дээр 900 хэрэг шалгагдаад яасан ч юмгүй байгаа. Өнгөрсөн энэ бүх саруудын хугацаанд Монгол ардын намынхан хэн нь хамгийн сайн хулгай хийсэн бэ гэдгээ гайхуулаад байгаа юм шиг одоо бүр хэвлэлийн баг хурлууд ээлж ээлжээрээ нүүдээ хийгээл яваад байсан. Тэгээ тэр хэрэгүүд нь шийдэгдсэн чинь байхгүй. Хідэн их найдын тухай. Тэрбумын тухай бид нар сонсоод гайхширдаг байсан ч одоо их найдын тухай яриад яадагч болцсон. Ингээд өөрсдөө болохоор татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулаад хулгай хийгээд ингээд авснаа яриад байгаа хэрнээ тэр зүйлүүдэд ямар ч хариуцлага хүлээхгүй тэгсэн хэрнээ татвар төлөгч нар нь үнэхээр төлж чадахгүй байна. Энийгээ буулгая гэж яхад нь 100 мянган гар үсэг зурчаад байхад тэрийгээ буулгаж боломжгүй гэд хэлээд явж гин гэдэг бол маш болчмгүй үйлдэл. Энийгээ бол зогсоох хэрэгтэй байгаа. Тэгээд ялцчгүй цаг хугацааны явцад бол энэ бодлого өөрөө манай татврын тогтолцоо буруу байгаа маань гэдэг маань харагдаад байгаа. Цэнгэлдэх хотонд гал гарч 23 давхрын оршин суугч хүүхдэд тэврэн цохон дээрээ байгаа бичлэг олныг айдас давтуулсан байна. Аз болж гал камад онцгойгийнхан шуурхай ажилсны хүчинд галыг бүрэн унтрааж тухайн байранд аюул төртөд байсан хүн бүрийг эсмэнд байрнаас гаргажээ. Одоо ингээд цонхороо төрнөөс хойш хүүхдэд тэврээд зогсож байна. Нөгөө онцгой байдлын энэ албан агчид үнэхээр бахармаар өстой. Тэр галч болох тэр ерөөсө хүн яг нөгөө нүүр тулааг бол тэр мэдэхгүй юм бил.
Яг бодит байдал бол үнэхээр чанга. Хүмүүс зүгээр нэг юм байшаа хараад л төсөөлөд идэв. Дотор нэг чинь тас харахгүй юм дотор л ерөөсөө энэ яалахаа хөвгт байна уу, хөгшүүн байна уу, хаалганд хөгжөөт байна уу. Энэ ингээд минут секундээр ингээд эрсдэлт байж байгаа байхгүй. Тэр хаалгыг онгоолж чадахгүй тэр нь ялах хөвгт шатж байгаа юу. Энэ бол үнэхээр чанга. Сая бас би яг дотор нь ороод үзээд бүр ингээд мас шиг санаа зовлоо. Чанга бас яг авраад гарч ирсэн үнэхээр багсан. Ойрын жил саруудад эдийн засаг хүндэрч ард иргэдийн амьдралд оройтлоо хэмээн яригадад байгаа билээ. Үүнийг баталбуу гэлтэй нэгэн иргэний бичлэг сошиал цацагдаад байна. Бодлолтон гинэ. За энд нь түрээслүүд нь гинэ. За энд нь түрээслүүд нь гинэ. За инх тайвны гүрнэ. Урт талд ингээл үл хөдлөхөд бүгд сулраал дампуураад л нэг л биш байгаа юм да. Энэ эдийн засаг дээрээ болж л гэдэг. Доош нэг л бууж ирэхгүй байгаа юм да. Нэгэн гэж алдар тэхий одонгоо гардаж аваад төрийн орноос гарахдаа цэрэгт алба хашч буй хүүтэйгээ таржээ. Энэхүү бичлэг энэ 7 хоногт олонний хайрыг татсан юм. Цаг агаарын мэддэг Молбидо нэмэг 18 контентэд тоглосон жүжигчин эмэгтэй хүрэх болно. Сайн байцгаана уу? Молбидо нэмэг 18 контентын жүжигчин Одно байна. Ирэх 7 хоногийн цаг агаарын хувьд iPhone дээр нэг иймэрхүү байх төлөвтэй байна. Зарим нэг өдөр бороо орж нойтон байх тул манайхан хувцас тохируулж өмсөөрэй. За манайхаа манай Одноог маань бас үцгнэр харахыг хүсвэл та бүхэн Молбидо нэмэг 18 контентыг Somid Woo Mo TV-гээс хүлээн авч үзээрэй. Баярлалаа. Гарцгаая. Шогийн хүрдийн 7 хоногийн дугаар инхүү өндөрлөж байна. Манай өнөөдрийн дугаартай хамтран ажилласан алдарт Orion брендийн All Star Chips. Баяртай.